За сайн байцгаана уу? Намайг Дэлгүүн гэдэг. Тэгээд дараагийн бичлэгээр явуулж байгаадаа баяртай байна. Өнөөдөр болохоор би яаж өөрийгөө ангааж исэн тухайга тэгээд ер нь ангаах бясалгал гэдэг нь те ямар бясалгал байдیں۔ Тэгээд бидний амьсгал ямар бас те биднэрт чухал аж холбогдолтой. Тэгээд бид нэр амьсгал болон төвлөрлөөрөө өөрсдийнхөө бүх эргэтэн системийг ангааж чаддаг ахнэ. Тэгээд энэ талаар тэгээд яагаад анх хизээ үнийг хэрэгжүүлж эхэлсэн талаараа туршлагаасаа хуваалцъя. Юуны өмнө би анх энэ талаар Орос эмэгтэйгийн интервьюгээс мэдэж авч ирсэн. Тэгээд намайг их хөглөж исэн, урам зориг өгч исэн интервью гэж хэлж болно. Тэгээд тэр эмэгтэйгийн түүхээс тавчгаа ярил л да. Тэр эмэгтэй болохоор өөрөө залуу эмэгтэйсаа. Тэгээд би яг тэр бичлэгийг баг хизээ үжижсэнээ санахгүй байна л та. Тийм болохоор сайн хэлж мэдэхгүй байна. Гэтэ тийм залуухан эмэгтэй тэгээд аваарт ороод тэгээд бүсэн бие нь мдээгүй болоод тэгээд ерөнхийдөө бол маш их тийм өвчин намд авах гэж уух хэрэгтэй. Дээд талаараа ч гэсэн их гэмтэл авсан толгойн их өвддөг тийм байсан. Гэтэ хамгийн гайхалтай нь юу вэ гэхээр тэр эмэгтэй тухайн үед аваарт орж байхдаа жирэмсэн байж таарад тэгээд хүүхэд нь болохоор зүгээр тэгтээ эмчнэр болохоор ингээд танд имчилгээ хийхин тулд энэ хүүхдийг цааш нь одоо тээж болохгүй. Ерөнхийдөө бол өөрийгөө бодоод ахуулах хэрэгтэй. Яагаад гэвэл танд одоо ингээд зөндөө их өвчин намдаагчтай янз янзын юм тариа хийх шаардлагатай болно. Тэгэхээр энэ хүүхдэд маш муу. Ер нь бол хүүхэд тэсэж үүдэлтэж чадахгүй гэж хэлж ирсэн байгаа. Тэгээд тухайн үед тэр эмэгтэй болохоор өөртөө хүүхдээс нөр амьдралын утга учир юу ч үлдээгүй байсан. Тэгээд хэрвээ би хүүхдээ ахуулахар шийдэх юм бол надад ямар ч амьдрах утга учир алгаа. Тийм болохоор би хүүхэдтэй болсондоо маш их талархаж баярлж байна. Үнийг л би хүсэж исэн те. Тэгээд тийм болохоор яасан ч ахуулахгүй. Тийм болохоор би эцсийн амьсгал хүртэл ядаж хүүхдээ гаргахын тулд бид бүр одоо хүртэл нөгөө нэг тэр бичлэгийн одоо энергийг нь санахаар түүхийг бодохоор үнэхээр агуу түүхтэй. Тэгээд хүүхдээ ахуулахгүй гэж шийдээд тэгээд тэр эмэгтэй тухайн үед хэвтгээс өөр юу ч хийж чаддаггүй байсан. Тэгээд ямар ч ийм тариа хэрэглэхгүйгээр хүүхдээ би гаргана гэж шийдсэн байгаа юм. Тэгээд маш их биеийн янгинж өвддөг, маш их тийм өвчин, маш их юм сэтгэл зүйн дарамттай ч гэсэн тулгарч исэн болохоор угаасаа энэ бясалгал энэ сүнслэг арга замыг хаахаас өөр аргагүй болсон байгаа юм. Би яаж те бодлынхаа хүчээр би яаж одоо тэр далдын хүчээр бурхан гэдэгт ерөнхийдөө бол чин сэтгэлээсээ итгэж ер нь бол бурханаас өөр өөрт нь ямар ч итгэл найдвар үлдээгүй гэсэн үг. Залбирлаас өөр бурханаас өөр бурхангийн ирж хайж тусламж гуйхаас өөр ямар ч найдвар үлдээгүй. Тэгээд тэр эмэгтэй яг юу анзаарч ирсэн бэ гэхээр маш их юм өвдөлттэйгөө тэмцэж байхдаа бурхан минь гэж дуудаж залбирч байхдаа л тэр өвдөлт нь баг багаар алга болж байгаа юм шиг санагдсан гэсэн. Тэгээд амьсгалын тасгал, амьсгалын бясалгал хайж эхэлсэн байгаа юм. Тийм зүйлтэй интернетээс
сургаж мэдэж олж уншаад тэгээд амьсгалаараа хүн өөрийнхөө биеийг илаашруулж болно гэдгийг өөр дээрээ туршаад тэгээд тэр арга техникээсээ хуваалцаж заадаг болсон. Түгээрээ яг үнэхээр эдгэрч чадсан хүүхэд нь болон өөрөө яг тэр тухайн үед 3 сартаа жирэмсэн байсан гэсэн. Тэгээд мэдснээсээ хойш хэрэгжүүлж эхэлсэн гэхээр 6 сар хэрэгжүүлж эхлээд тэгээд өөрийгөө ангаагаад дээрэс нь хүүхдэн ч ивэрүүл тэгээд маш хүчрхэг болоод босч ирсэн байгаа юм. Гэхдээ яг одоо хүртэл тэрэгэнцэр дээр суудаг л та. Ягаад гэвэл хүүхдээ төрүүлсний дараа яхаа аргагүй тодорхой хэмжээний бүсэн биеиндээ хагалгаа хийх шаардлагатай болоод тэрэгэнцэр дээр бол суудаг үлдсэн. Гэхдээ өөрийнхөө биеийг ангаагаад хүүхдээ бас ивэрүүл гаргаж чадсан байгаа юм. Тэр маш их өвдөлтийн хугацаанд ямар ч өвчин намдаах, ямар ч юм тариа хэрэглэхгүйгээр тэгээд тухайн үед би үүнийг сонсоод вау гэж бодож ирсэн. Тэгээд дээрэс нь нэг цаашаа ингээ унших тусам түүхэн нэг тийм үр өвтгөн хүнд аягүй их зүйлийг бодогдуулсан. Тэр их хайр, тэмцэл, хүлийн зөвшөөрөл тийм тухайн үед яг жирэмсэн гэж мэдээд хайртай хүн нь хариуцлага үүрэхгүйгээд тэгээд орхиж явсан байсан байгаа юм. Тэгээд ганц л ер нь бол юм маш их сэтгэл готролж ороод тэг ганц л өөрийг нь амьдруулж исэн зүйл нь яг бүр өөрөө амиа хорлоо гэд шийдсэн байхад ер нь бол тэр хүүхдийнхаа дуу хоолойг энэ хэвлийнээс нь гарах дуу хоолойг анх удаа энэ миний дуу хоолой биш өөр дуу хоолой энэ яг миний хүүхдийн дуу хоолой байх гэж хүүхд нь өөртөө ярьж байгаа юм шиг маш тод дуу хоолой өөр дотроосоо сонсч ирсэн гэсэн. Тэгээд тэр ч гэсэн яг үнэн байдаг. Яна би энэ бичлэгийг хийхэд ингээд ерөөсөө ингэж гинт сэтгэл хөдөлж уйлмар санагдана гэж бодсонгүй. Зүгээр тэр бичлэгийг би дахиад олох юм бол доорн сабтайтлтай орчуулж тавихыг хичээнэ. Ягаад гэвэл үнэхээр хүний сэтгэлийг догдлуулсан гоё өөрийнхөө түүхийг ярьсан гоё интервью, гоё бичлэг болсон мэлээ. Тэгээд яг одоо жирэмсэн гэдгийг мэдээд найз залуудаа хаягдаад тэр залуудаа маш их галзууртлаа их хайртай байсан гэсэн тэгж бодсон. Яг нэг хүний маш хэцүү тийм эго донтолтын харилцаа байдаг шүү дээ. Салыг салчлахгүй тэгээд маш их юм өвдөлттэй хэрнээ бүр бүхлээрээ тэр хүн л байхгүй бол амьсгалж чадахгүй болцсон юм шиг хүнийг бүр юм за энийг ясандаа жоохон маш хар хүч ингээс хорцсон гарч чадахгүй байдаг хэцүү харилцаа гэж байдаг та тийм. Тэгээд жирэмсэн болох нь сүүлийн найдвар нь байснаас гадна тэгэл юм бол бүх юм сайхан болно гэж тэр хүн нууг нь итгүүлдэг байсан. Даанч жирэмсэн болсныхан дараа тэгэл хаяад явсан болохоор яг амиа хорлоо гэж бодоод бэжсэн чинь хүүхэд нь дотроос нь маш чанга дуу хоолойтойгоор сонсогдсон гинэ. Одоо бодохны тэр хүүхэд нь тий өөрийнхөө ухамсар яг хэлж ирсэн өөрийнхөө сүнс өөрт нь тэгж мэдрүүлсэн үү гэдгийг бол тэр эмэгтэй дараачийн тайлал дээр ярьсан байлээ. Гэтэ яг тэр бичлэгийг олж чадвал бичлэгээр нь оруулах ерөнхийдөө бол түүхэн тийм. Тэгээд би
түүнээс үүдэлтэйгээр би өөрийгөө хангааж чадна гэж итгээд тэгээд миний нөгөө нэг юу эмэгтэйчүүдийн тэр дистит давсагны ханиадны өвчин гэж байдэн штэ тий. Тэгээд нэг ингээд хүндэрхээр хэцүү хүндэрдэг. Тэгээд яг сайн юм уугаад зүгээр болохгүй. Тэг миний ерөнхийдөө бол дистит их ойрхон хөдлөөд байсан. Би тэгээд тэрийг болохоор дандаа л тэгэл хурдан диститний юм аваад ч юм өвчин амдаах уугаад ингээд зүгээр аргалаад ингээд тасцсан. Тэгсэн хэрнээ энэ нь айгүй буруудаа гэдгийг мэдээд идэг. Дээрээс нь тэрнээсээ үүдэлтэйгээр угаасаа дистит ч юм бас өөрөө бөөртөө их хамааралтай, бөөр маш их өрөвснөөс болдог болохоор миний бөөр өвдөд, бөөрнөөсөө болоод нуруу өвдөд. Тэгээ ерөнхийдөө бол надад бүр юм өглөө босч явхад айгүй хэцүү, алхахад хэцүү, маш их хурдан тамирдаж ядардаг. Ер нь бөөр өвдөж, нуруу өвдөн гэдэг хүний тамирыг маш хурдан тасалж идэг. Тэгээ тэрнээсээ болоод ажил хийж чадахгүй, ажил хийх ямар ч боломжгүй. Тэгээд тэгсэн хэрнээ нөгөө нэг эмнэлэгт үзүүлэх бас нэг тийм хүсэл байхгүй. Ягаад гэвэл би ууг нь өөрөө тий чадандаа дээрээс нь энэ миний хариуцлага гэд тэгээд угаасаа яг энэ ухамсар сэрээд энэ сүнслэг юмнуудыг судлаад эхэлсэн байсан болохоор яг юм шууд ингээл эмнэлэгт очиод эмнэлэгт хэвтэл антибиотик нэр ингээд тариулах нь шийдэл бишээ гэдгийг би мэдчихсэн. Тэгээд тэг хамгийн хэцүү байсан нь болохоор өвдөд хөвчих юм бол нэг Америкт ингээд бил ту бил зардал айгүй өндөр идэг. Тэгээд өвдөд хөвчих нь ингээд өөрөө ингээд амар юм хэцүү, өөртөө тэрийг ингээд зөвшөөрж, хөлийн зөвшөөрж, нөхцөлийг үүсгэж чадахгүй. Тэгээл ингээд аргалал, нэг бясалгал хийгээл, нэг өвчин амдаах ашиглал ингээл яг ингээд барьж явж за одоо би идэгэн гэж чадахгүй яваад байсан. Тэгээл нэг юм үе тархлаа унангууд юм маш муухай ингээл янгинж нушиж өвддөг, өөр өвддөг, нуруу өвддөг. Тэгээл байж дистит хөдөлчдөг. Тэгэл тэрнээсээ үүдэлтэйгээр нөгөө сэтгэл готрол эднэр нэхлээл яг л нэг ганцаараа л нэг хамгийн азгүй амт яваад байгаа юм шиг мэдрэмжийг ол хүн авдаг л та. Энэ нь болохоор яг нөгөө нэг сүнс ингээд одоо өөрийнхөө замыг эхлүүлээ, өөрийгөө хөлийн зөвшөөрөө ийм одоо сүнслэг сэрэлтээсээ бити цухтаа тий бууж өгөө над эго өглөө одоо тий тултал нь явуулаад гэж байгаа юм шахалтууд байдаг. Санхүүгээр ч юм уу, эрүүл мэндээр ч юм уу, харилцаагаар ч юм уу, бүгдээрээ ч бүр юм хамтарч юм шахаа явуулдаг. Тэгээд ийм одоо үйл явц процесс бас бэдэмаа гэдгийг бусдын ч гэсэн мэдэж аваасаа гэж хүсэж байна. Яагаад гэвэл хүмүүс яг ингээд ийм амьдрал нь нураад ирэхээр ганцаараа л болохоо байцсан юм шиг тэгээд маш их ийм янз янзын им таам, сэтгэл гутралын им таан одоо тэ өөр юу гэдэг арх шоуд аль болох өөрөөсөө цухтах гэдэг юм юмнуудаар өөрөөсөө цухтаж ойлгохгүй их тэр дотоод дуу хоолой тэ эготой нэг тэмцэлцдэг гэхүү ингэж цойлж гарч ирж үнэхээр ингээд би байна гэж сонсогдохын тулд тэр би байна гэдэг мэдрэмж ямар ч тийм эгогийн төвшөнд би энэ өрөөнд дотор сууж ийн гэдэгтэй хамаатай зүйл байдгүй. Би байна, би чамд байна гэдэг гүг үнцгий хайр, итгэл үнэмшил, тайвшрал орж ирдэг. Санаа зовлтгүй надад итэг би байна. Зүгээрээ хойлоо галзуурчихгүй, хойлоо хүчгүй бууж өг, тайвшир, суллар, зүгээр
өвдөд хөвтмээр бол тултал нь өвдөд хөвтчи ямар ч буруу юм хийгээгүй, магадгүй мөн чамайг ажилтгүй байсан бол ажиллахгүй байвал тэ хэнийгэн бити маялаатай ажиллаа хий, залах уу, инээ тэрэг шүмжилдэг байсан бол одоо бүх юм зүгээрээ, тэг шаардлагагүй. Яагаад гэвэл наадах чинь ч гэсэн үйл явц. Тэгээ чи бууж өгөөд хүлийн зөвшөөрөхгүй болвол яг 2 сандал дээр зэрэг сууж чадахгүйтэй адил, яг 2 аянаас хүн зэрэг юм ууж чадахгүйтэй адил миний яг тэр сүнсээ бүр сонсох, дотоод дуу хоолойгоо сонсох яг мөч ингээд миний шахаа бүр ингээд түг 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 гэж маш хурдан тэ хаалгалуу бүр ингэж нүдж байгаа юм шиг болж ойртоод ирсэн байсан. Тэгээд би бууж өгөөд, тултал нь бууж өгөөд, тэгээд за би өөрөө гартаа аваад би бясалгалаа сайн хийгээд, бясалгал гэдэг зүйлийг өдөр болгоны ажиллаа хийж байгаа мэт би яг энэ сүнс эго хоёрынхаа ажлуудаа махан би энэ материаллык юм юу хүсэж байна те, харин миний сүнс минь юу хүсэж байна гэдэг хоёр зүйлийн байрыг сольж тавьсан. Өмнө нь би материаллык ажилд би ингэх ёстой, би тэгэх ёстой гэж 8-9 цагийг өртөг байсан бол одоо би тэр зүйлийг бүр байхгүй болгож тавиад байрыг сольж тавиад тэгээ би дотоод хүний сонсъё гэдэг ажилд маш гүнзгий шимдэн орсон гэж хэлж байна. За тэгэл эхэлсэндээ бясалгал хийгээд байж хахад бидний энэ амьсгал гэдэг зүйл маш чухал. Энэ амьсгал гэдэг зүйл маань, амьсгал маань бидний анхдагч хоол болж идэг, бүр хамгийн анхдагч амьдралын үүсвэр болж идэг. Тэгээд энэ амьсгал, энэ амьсгаа авалт гэдэг зүйлийг бид нэр бодлоосоо түрүүнд ухамсартайгаар хийж сурах хэрэгтэй. Бид нэр толгоогоо уваадаг шиг те, хичнээн усанд орсон гэсэн бидний хэрвээ толгой заваа тослогтой, хагтай байвал бид нэр хизээж цэвэрхэн харагдахгүй. Тэгвэл тэр толгой гэдэг зүйлийг, тэр үсээ угаах гэдэг зүйлийг бид нэр бодол эгогоо цэвэрлж исэн байна тий, итгэл үнэмшил өөр юу гэдэг тэр бүх зүйлээ ажиглаж таньж харж исэн байна гэж бодвол одоо бид нэр цаашаа явахын тулд буцаагаад анхдагч их үүсвэр болох амьсгал дээр ирэх шаардлагатай болдог. Би яаж амьсгалаад байна те? Уушгаараа амьсгалж байна уу? Гизээрээ амьсгалж байна уу гэл ажиглаж эхлэхээс гадна ухамсартайгаар энэ амьсгал гэдэг зүйлийг бие эрхтний хооллох тэр эрчим хүч нь болгож өгөх хэрэгтэй. Бидний бие эрхтэн энэ амьсгалаар хоолоо авч чадчихвэл эрхтэн тогтолцоо маань илүү эрүүлжиж, илааширж, өөрийгөө хангааж эхэлж идэг. Тэгэхээр би ямар бясалгал хийсэн бэ гэхээр ухамсартайгаар амьсгалж, амьсгалаараа яг тэр өвдөж байгаа бие эрхтнүүдлүүгээ чиглүүлж хоололж, тэгээд төвлөрөлт төлбөөрөө өөрийгөө чиглүүлж исэн, хангааж исэн тэр энергийн эргэх тогтолцоог төвлөрөлт бясалгалаараа удирдаад харин өөрийн энэ амьсгаа болох хамгийн их үндэс болох хоолоо ухамсартайгаар чиглүүлжсэн үндэс чакранаас эхлүүлээд үндэс чакра бидний хамгийн анхдагч суур чакра болж өгч идэг. Тэгээд тэр өвчж байгаа газраа амьсгалаа тавьж өгөхтэйгээ адил бодол энергиэрээ тийшээ маш их эдгэрлийн
хайрын эрчим хүчийг чиглүүлнэ. Би байна. Зүгээр бүх юм зүгээр болно. Одоо би чамайг харж байна. Ямар их өвдсөн байгааг чи харж байна. Би чамайг хайрлаж байна. Би чамайг өрөвдөж байна. Бүх юм зүгээр. Би байна. Би байна. Би чамд байна. Бүх юм зүгээр болно. Бүх юм сайхан болно. Ингээд эхний ээлжинд бид нар амьсгалж байхдаа зүн мэдрэмжээрээ тэр энерги, тэр амьсгалыг яг өвдөж байгаа тэр идэслүүгээ чиглүүлнэ. Байг онно гэсэн үг. Тэгээд энд очиод өөрийн энерги амьсгалаараа хайрлж, сулалж, хангааж өгнө. Эхний ээлжинд бид нэр ингэж зүн мэдрэмжээр амьсгалж агаад дараа илүү амьсгалах хэлбэрийг хүндрүүлж өгнө гэсэн үг. Илүү их гүнзгий цэвэрлэгээ явуулахын тулд яагаад гэвэл бид нэр шүтээж гэсэн үзүүлэхдээ бидний хорхоодолд маш гүнзгий явцсан байдаг учраас дөнгөж суурин талыг нь бид нэр цэвэрлээд тэр идгэрдэггүй. Тэгэхээр бид нэр бүр гүнзгий хичнээн өвдөлт байсан ч гэсэн, тухгүй мэдрэмж байсан ч гэсэн, хамаг бие маань арзааж хийсэн ч гэсэн бид нэр гүнзгий явж өгч чанартай цэвэрлэж дээрээс нь лом тавих хэрэгтэй гэдэгтэй адил дахиад бид нэр энэ амьсгалынхаа эрчим хүчийг арай илүү гүнзгий төвлөрөлтөй хослуулад жоохон тухтаа бүснээсээ гараад арай илүү өөр амьсгал хийж өгье. Тэр нь болохоор бид нэр баруун талынхаа хамарны нүхийг таглаад ганцхан зүүн талаараа гүнзгий амьсгал. Гүнзгий амьсгалахдаа бид нэр амьсгаагаа аваад харин гаргахдаа авсныхаа бодвол удаан гаргахыг хичээнэ. Тэгэхээр нэг ёсондоо бид нэр 3-ын тоон дээр 1 2 3 гэдээ амьсгалсан болвол 1 2 3 4 5 6 гэдэг дээр баг багаар амьсгалаа тавьж өгнө гэсэн үг. За тэгэхээр хийгээд үзье те. За яг ийм байдалтайгаар та хэдэн ч удаа хийж болно. Гэтэ яг анх эхэлж байхад их одоо гүнзгий төвлөрч хийх нь жоохон хэцүү байдаг болохоор эхний ээлжинд баруун талынхаа хамарны нүхээр ийм байдлаар 3 удаа 3 тойрогтойгоор хийгээд одоо зүүн тал руу оръё те. Зүүн тал дээр ч гэсэн бид нэр адилхан зүйл хийж өгнө. За туршаад үзье. Тэр амьсгалаа гаргая. Тэгэд яг ийм байдалтайгаар бид нар яг адилхан
дагалаа тэнцүү хийж өгнө. За хийснийхаа дараа жоохон мэдрээд үзэх юм бол бидний баруун зүүн тал хоёр ондоо байгааг бид нэр анзаарна. Мэдрэмжийн хувьд тэрийг бид нэр анзаарах хэрэгтэй. Магадгүй хэн нэгнийхэн хувьд баруун талаараа хийх нь илүү амархан, гүнзгий, арай сул байхад зүүн талаараа хийх нь ямар нэгэн барилттай, жоохон тийм саадтай байгаа юм шиг мэдрэмжийг бид нэр авч болно. Тэр нь зүгээр, тэр нь угаасаа бид нарын эго сүнсний одоо махан бие, материалын ертөнц, сүнслэг ертөнцийн баланс алдагдсан байдаг болохоор бид нэр тийм мэдрэмжийг авч болно. Ягаад гэвэл бид нэр айл нэг талаа илүү хөгжүүлсэн байдагтай холбоотой. Дээрээс нь бидний гар өвтгөж ч гэсэн заримдаа зүүн талыг хөвжиж явахад заримдаа баруун гар зүгээр идэг. Заримдаа баруун талыг хөвжиж явахад заримдаа зүүн тал зүгээр идэг. Яг тэрнтэй адилхан яг баруун тал зүүн талаараа ээлжлээд амьсгаа аваад үзэхэд бид нэр яг аль талд нь илүү блок байгаа юм бэ гэдгээ ажиглаж анзаарч сурч идэг. Хаана тэр блок, тэр ажиглалтыг бид нэр мэдрэмжин дээрэж, тэр бодол дээрэж тэр хийх хэрэгтэй, хийж сурах хэрэгтэй учраас яг энэ дасгалыг эхлээд энэ баруун тал зүүн талаараа ингэж амьсгалах дасгалыг хөгжүүлээ сурчих юм бол бид нарт энэ ажиглалтыг хийхэд ажиглалтын төлөвт энэ одоо цагийн төлөвт ороод явж хахад бас их хэлбэр болж өгч идэг гэсэн үг. За ингээ хийчлээ. Тэгэнгүүтээ одоо бид нар за энэ зүгээр ингээд нэг хэдхэн техник гэж бодъё л да тий. Тэгээд яг техникийг төгсгөл болгоход өөр бас нэг юм амьсгалын дасгал бид нар ингээд хийх хэрэгтэй. Тэр нь болохоор бид нэр юм ямар нэгэн зүйлийг одоо жишээ нь сэрээрээ гэл ингээл хаалгыг эхлээд 1 2 тогшлоо гэснээ сэрээрээ гэл арай дахиад нэг тогшлоо. Бүр сэрхгүй ингээ юмнаас бүр ингээ хоцроод байх бол хөөе чи сэрэлтэй хөө түг гэл ингээл одоо ингээ бүр түг гэл нүддэн штэ тий. Яг тэрнтэй адилхан ямар нэгэн эргэтэн системээ бид нэр ингээд за одоо сэрээрээ одоо гой зөв ажиллаж эхлээрээ одоо сайхан цэвэрлэгээ явагдлаа одоо ингээд бүгдээрээ хамтдаа гой эргэтэн системээ дахиад реактивейт хийж дахин идэвхжүүлэхийн тулд энэ амьсгалын дасгалыг хийя. Энэ нь болохоор яадаг вэ гэхээр бид нар амьсгалаа маш хурдан авлаа. Ерөнхийдөө бол маш хурдан аваад гарахтаа яг хурдан ингээд хаалга нь үжиж байгаа юм шиг гэж гаргаж өгөх хэрэгтэй ах нэ. Тэгэхээр ерөнхийдөө бол маш хурдан авангуудаа нэг авсан тэр хурдан амьсгалаа маш олон нүдэлтэнд маш олон ритмд долгионд хувааж өгч гинэ гэсэн задлж өгч байна. Дахин ингэж идэвхжүүлж тэр нэг амьсгалын ингээд гэдэг ингээд юмар өөрсдөө гэж жоохон шоконд оруулж байгаа мэт болгож өгч гинэ гэсэн. Тэгэхээр яг хамгийн энэ төгсгөлийн энэ амьсгалын дасгал маань маш чухал. За тэгэхээр бүгдээрээ хамтдаа хийгээд үзье. Тэгээд яг хийхэд ингээд өмнө нь бид нэр завлаа сууж исэн бол одоо ингээд бүр сайхан биеэ ингээд нээгээд ингээд хоёр хөллөө ингээд бүр ийм нээгээд тэгээд ингээд өвдгөн дээрээ гараа тавиад тэгээд бүр сайхан ингээд гизээрээ ингээд урагшаа ингээд чэж яриж исэн юм урагшаа тэмүүлж өгөөд тэгээд хийхвэл бүр илүү гоё мэдрэмжийг авна. Бас энерги маань ингэж хурдан хурж өгнө. За бүгдээ одоо хийгээд үзье.
Ингээд ажиглаад үзэх юм бол бүр ингээд хөлсч гарч эхэлнэ. Бидний цусны эргэх холбоо, цусны солилцоо маш идэвхжсэн хурдан ритмд орсныг бид нэр мэдэрч эхэлнэ. Тэгээд хизээ зогсмоор байна те, яг өөртөөхөө долгион давтамж ритмд тааруулаад гэд хийж тусаад зогсож болно. За ингэж хийжээд буцаа зүгээр л тайвшрын. Өмнө нь ажиглагчийн ухамсараар амьсгалаа ажиглаад исэн бол одоо амьсгалаа ёор ажиглахаа болъё. Зүгээр л миний хөл юу мэдэрч байна. Миний өвдөж исэн тэр өвчин маань юу мэдэрч байна. Би юу мэдэрч байна. Хоошиг маань юу мэдэрч байна. Толгой маань юу мэдэрч байна. Гэ зүгээр сайхан мэдрэмжээ ажиглаад харанхуй төлөвт орё. Зүгээр л харанхуй одоо зүг. Бүгдээрээ нүдэ ансан байгаа. Тэгээд харанхуй төлөвт орё. Ингээ бид нар харанхуй төлөвөөсөө багаар гарахыг хүссэн цагтаа багаар өөрийгөө татаж аваад өөрийн би байна гэдэг дуу хоолой дээр төвлөрөөд тэр дуу хоолойдоо талархъя. Би байна. Би чамайг сонсож байна. Бас би чамд талархаж байна. Өнөөдөр өөртөө цаг зав гаргаад намайг хоололсонд баярлалаа. Өөрийн хотод гэсэн энэ материаллык биеэ бид нар хоололдог шиг өөрс дотрийнхоо сүнсийг хооллохоо бид нар мартсан байдаг. Бас бидний сүнсний долгион эрчим хүчим энэ дэлхийн ертөнд маш агуу бидний ямар ч өвчнийг илаашруулж ангааж чадна. Харин бид өөрсдөө зүгээр ангааж чадна, эдгэж чадна гэдэгтээ итгэл алдарсан байдаг. Энэ бүх гадаад орчны зүйлс хүчин амдаахын антибиотик, сэтгэл готрлын юм гэл энэ бүх зүйлс бид нарыг хэсэг зурл тайвшруулах, хэсэг зургийн арга хэмжээг хэрэгсэл болж идэг. Тэрнээс биш бидний дотоод дуу хоолой, бидний сүнс ухамсар юу ч ангааж эдгэх чадaltaй. Бидний алаг биеийг маань дааж авч эдгэх чадaltaй. Бид нар зүгээр л өөрсдийн дотоод дуу хоолойндоо итгээд орон зайгаа тавьж өгөх хэрэгтэй. Тайвширч өгч, цаг завыг гаргаж өгч, өөрсдийн оюунаа чөлөөлж, суллалж өгөөд бясалгалын төлөвт орох хүсэл сонирхлоо өдөөн дэмжиж өгөх хэрэгтэй. Ингэснээрээ бид яг энэ эргэх холбооны балансыг зөв авч явахдаа тусалж өгч идэг. Харин яг одоо таны сүнс танилуу таныг сэрэхийн тулд танилуу таны нүдлүүчээ харчаад сэрээчээ гэд тогшоод нүдээ давил чи худлаа гэд нүдээ бочоод цухтаад байхын оронд
яг өөр лүүгээ өөрийнхөө дотгошооноо, өөрийнхөө зөрөглүүгээ, өөрийнхөө бүх хэрэгтэн систем, өөрийнхөө мэлмийлүүгээ хараад үзээрэй. Өөрийнхөө дотор гаднах орчноос бид нэр зөндөө л өөрсдийгөө хайх гэж гүйж үзлээ. Толинж харж үзлээ. Тэр тойл гэдэг тусгал бидний дотоод ертөнцийг толдож өгч идэг. Тэгэхээр бид нэр өөр дотооддоо өөрсдийгөө маш доогуур, маш их төгшөөртэйгээр царай муутагаар мэдэрч иж өөр дотроо бид нар маш их өвчин, тэр шарах, тэр эргэтэн системийнхаа өрөвслийг бид нар өөр дотооддоо нууж иж, нуун дарсан байж иж зүгээр л яг тойлонд чамааг би харахгүй гэд гараад ирсэн байгаа батгаа шархны лэд нааж агаад маш их кремээр зузаалж өөйгөө дарж бодохтай л ялгаагүй. Бид нэр нүрөө уваагаад аль болох тойлонд харахгүй, толтож гангалж суухгүйгээр хурдхан шиг унтаад нэг юм төрсөн болоод унтаал өхийг хүсдэг шиг хэрвээ бидний дотоод дуу хоолой одоо өнгийж харах цаг нь болсон гэж дуудаж байвал гаднах ертөнцийн өнгөн далтлага одоо биднэрт туслахгүй. Тэр ийм, тэр шоудлт, тэр арх, дарс найз нөхөдтэйгөө дими цагийг зугаатай өнгөрүүлэх, эсвэл хит их ажиллах, эсвэл хүмүүсээс өөсөвийг нь харж өөрийнхөө өөсөвийг нуух гэж оролдох гэд энэ бүх зүйлс биднэрт тусалж чадхаа байж байна. Одоо бид нөр өөр дотроосоо л эхэлж өөрсдийнхөө хүчийг сэрээж, онцлогоо сэрээж энэ сүнснийхаа дуудлагыг сонсож эхлэхгүй болвол ер нь энэ дэлхийн ертөнцид тэр чигээрээ ганцхан таач гэлтгүй галзуурч байна. Дэлхийн ээж цаанаасаа өөрийгөө цэвэрлэж байгаа, цэвэрлээд эхэлсэн үйл явц процесс болж байгаа болохоор яг энэ цаг үед 2012 оноос эхлүүлээл тэр дөрөвдийн ертөнцийн гүүрэн тавигдаж эхлээл. Тэгээд сая ковидын үеэр бид нэрийг ингээ хүчээр сэрхэн сэр гэд түлхжлээ. Яг энэ сорилтонд оруулаад эхэллээ. Өмнө бид нэр аль болох энэ сорилтноос цугтаж чаддаг байсан бол хамаагүй янз янзын хобби ч юм уу те өөр юу ч юм уу ингээд бид нэр бас цугтаж болоод идэг гэсэн бол одоо цугтаж боломгүй цаг үе ирж байна. Тийм болохоор та бүгдийн те бие өвдөж байвал ингээл үйлчлэхгүй байгаа, танд үйлчлэхгүй байгаа аргуудыг хэрэглэхээ болоод өөртөө цаг гаргаад өөрийнхөө те дотоод хүчийг гартаа хатгаж агаад өөрийгөө өмнө бид нэр ажил гэдэгт нүдэж дайжилдаг байсан бол одоо өөрийнхөө дотоодыг ухаж ойлгож ангаахад дайжлаад тэгээд бясалгал үнэхээр их хэмжээгээр хэрэгтэй байгаа цаг үед нь бол өглөө орой аль алинд бясалгал хийх хэрэгтэй. Ягаад гэвэл энэ өглөөний сайхан энерги гэдэг дахин давтагдчихгүй. Тэр өдрийн энерги гэдэг дахин давтагдчихгүй. Ягаад гэвэл таны төрсөн өдөр чинь дахин давтагдчихгүй үстэй бас өвгөл чинь дахин давтагдчихгүй байдагтай адилхан өдөр болгон дэлхий дээр хэн нэгэн мэндэлж гин бас явж гин. Тэгээ тэр өдөр хэн нэгний хувьд эзээж дахин давтагдчихгүй өдөр болж хуурж байгаа. Ягаад гэвэл бид нэр
хүүхдээ алдахад тэр өдөр яг адилхан, бусдын хувьд яг адилхан нар мандаж орой шөнө болж байгаатай адилхан яг тэр хүний хувьд тэр хохирлыг амссан юм уу эсвэл тэр баяр жаргалыг эдэлсэн, хүүхэд нь мэндэлсэн гэдэг тэр хүний хувьд амьдралд нь болдог маш ховор тохиолдлууд маш ховор тохиогоод цорын ганц дахин давтагдшгүй өдөр болж хувирж идэг. Харин хин нэгний хувьд байдаг л нэг өдөр, байдаг л нэг шөнө ахад хин нэгний хувьд тэр өдөр шөнчин мэдрэхийг хүссэнгүй өдрүүд болж хувирж идэг. Тэр сэтгэл готрлаас болоод хурдан нэг өдөр өнгөрөөсөө, хурдан 2 өдөр өнгөрөөсөө гэд би надад тийм үеч байсан. Би яа хурдан ингээд хизээ би өвхөж болох юм болоо гэж бодож исэн. Хурдан энэ өдөр өнгөрөөсөө гэж тэ бодох мэдрэхийн тулд зүгээр л ингээл хөвтлээ ажиллаал, за оройн нойрны юм уужмтаал, өглөө нь нэг кофе ууж сэрэл, за тэгээл ингээл яг өөрийнхөө энэ дотор болоод байгаа энэ ингээд өвдөд байгаа ингээд тэр ингээд ухаад байгаа шүрүүптэд байгаа энэ өвдөлт, энэ буглааг тий би мэдрэхгүй тулд ингээд сэтгэл готролд ороод байгаагаа хүлээмж зөвшөөрөхгүй байж их бүр их ингээ өөрийгөө ачааллуулж явж үжижсэн. Тийм юм тусалдгүй юм бэлээ. Энэ тань сүнслэг хэрвээ энэ зүйл ингээл нэгэн талын симптомууд шинж тэмдэг өгөөд эхэлсэн бол за та явж явах замдаа шантраад болж болно бэлээ. Гэхдээ харамсалтай нь нэг дандаа нэг ямар нэгэн зүйл санаад байгаа, өгүүлээд байгаа. Яг нэг эцэг эхий алдсан хүүхэд шиг ч юм аа эсвэл үрээ алдсан их шиг тэр нэг гуниг гансарлын мэдрэмж хизээч таныг орхихгүй. Яагаад гэвэл тэр таны сүнс чинь үйлээд байгаа юм. Сэрч чадаагүй дээ. Амьдрч чадаагүй дээ. Амьдралын утга учиргүй болж байгаа даа сүнс чинь үйлж байгаа дохио. Тийм болохоор одоо нэг ад жаргал хаалт шин гэдэг шиг бид нар яг үйл явцын донд ойлгохгүй тэрнээсээ болж их зовж шаналдаг. А тэгтээ яг үнэндээ цаанаа бол тэр чинь ад жаргал хаалга төгшөөд байна тий. Яг хамгийн харанхуй мөч үр цайхын өмнө байдаг шиг үр цайхаас өмнө хамгийн харанхуй тэгээл нэг сайхан гэд нэг харанхуйгаас айгаас үжсэн өгөхөд үр цайсан чинь нэг цэлмээл явждаг шиг тэгээд бүх юм сайхан болно. Бүх юм сайхан болно. Бидний сүнс ухамсар тэр харанхуй шөнөөр бас явах хэрэгтэй гэдэг. Яагаад гэвэл яг үнэндээ айгаад авах зүйл байхгүй. Найз гэдэг чинь өөрөө бид нэр мэдхгүйгээс үүдэлтэй байдаг. Бид нэр мэдхгүй зүйлээсээ одоо айдаг. Тэгэнгүүт хүмүүс ингээ сүнс сэрнгээ яриад ангууд бид нар нэг юм дадал болсон итгэл үнэмшлэрээ ингээд үзээд сурцсан нэг юм аим шиг юм бодоод идэгтэй. Ямар ч тийм аим шиг юм байхгүй. Тэнд бол тийм ингээл нэг цус нүүж болцсон аим шиг сүнс зогсож идэг гэсэн юм ерөөсөө байдгүй. Яг үнийг хэлэхэд тэгэхээр хэрвээ айж байгаа бол тэг хэрэггүй. Бас ганцаархнаа галзуурч юм. Би ч одоо яагаад байна гэж бодож ивэл бас тэрнээс санаа зовж айх хэрэггүй. Яагаад гэвэл үгүй би ч гэсэн өөртөө тэ хөтөлбөрөө яач чадаа би бүх юм зүгээр л штэ тэ зүгээр л штэ чи ингээл бүх хүмүүс чамаа гаднаас ч харгаж зүв зүгээр одоо эргэтэн бүтэн одоо зүв зүгээр чамааг охин хөрхөн охин гэж хэлэхээр л энэ тэ ямар хөвшин чиш. Тэгэхэд миний дотор өдөр болгоныг юм үхээд исэн бүр амьдрал утгагүй санагдал. Би ингээл найзуудтай үгүй би наана инээгээд байгаа юм би яг дотроо үхээд байна. Би бүр дотроо нэг л биш байна гэл тэгэл
ашгүй тэгж нөгөө нэг ковидын дараа тэр чин тэгтээ ковид болоод дуусаад буцаж ажилдаа орсон тий. Тэгээд ингээд дахиад ингээд бүр юм сэтгэл готрол бүр их болоодсэн үе яахгүй юу. Бүр аюу хатан матан гараад тэгээд ашгүй манай ажил тэр үеэр давпуураад ёо би тэр үе зөөгч идэв гэсэн. Тэгээд ашгүй манай ажил давпуураад тэгээд нэг юм шалтгаантайгаар гэртээ суух боломж гараад тэгээд угаасаа сүнс сэргээл шийдсэн л болвол танаа ажлын чин газрыг дампууруулахаар байна уу, таныг өөрийн чин дампууруулахаар байна уу, тэ өвдөхөөр байна уу, яахаар байна уу хамаагүй бүхэл арга чаргыг хэрэглэнэ. Тийм болохоор яг энэ ухамсарн сэрээд явж байгаа энэ янз янзын тэ бөөж байна уу, ламж байна уу, одоо гүрүү багш нар ч байна уу, эдгээр ингээд бүгд л юм сэтгэл готролын замыг туулсан байдаг. Энэ одоо тэр янз янзын байдлаар тэр одоо тий чамнаа нууж тушиг тий одоо сүнсний тэрний харанхуй шүнийг харанхуй одоо сүудрэн талыг ер нь бол туулсан байдаг. Тэгэхээр одоо таны бие өвдөд байгаа бол тэгээд бясалгалаа хийгээрэй. Өөртөө туслаарай. Битгий залхуураарай. Бид нэр хичнээн залхуурж исэн ч гэсэн дуртай биш ч гэсэн нэг ажилдаа явах ёстой доо. Тэгээд нэг мөнгө цалин аавна гэлтэй тэгдэг шиг битгий тэгээрээ одоохондоо нүдэнд харагдахгүй, гарт баригдахгүй байгаа юм шиг боловч яг сүнстэйгээ нэгдээд амьдралынхаа утга учирыг олоод таниад хараад тэгээд өдөр болгоны тэрний гоё төлөв мэдрэмжээр амьдрахаар зүгээр яг зовлон бас ирнэ байна. Тэгтээ бидний хандлага 360 өөрчлөгдчихтэй. Бидний хандлага маань л өөрчлөгдчихдэг болохоор адилхан салалт ч гэсэн яг тийм өмнөх шиг тийм яг тийм тэгэж амар өвдөлттэй мэдрэгдэхгүй те, харин маш их хөлийн зөвшөөрөлттэй за ийм зүйл ч гэсэн болох ёстой юм байна. Энэ миний цаашдын хөгжлийн төлөө гэдэг маш гоё тийм эерэг хөлийн зөвшөөрөлттэй өөртөө хүчилж, тамалж, сөргөөцөлдөж зовоохоо болчтой. Айгүй хурдан энэ зүйл яагаад надад ирсэн юм бол, ямар ухаарал авчирч байгаа юм бол гэд тэр нөгөө нэг онсоо тайлаад уншаа сурчхаар энэ зүйд чинь нэрээ ийм утга учиртай шүү дээ. Тэгвэл ийм байна намайг тэр зүйлдээ анхаар гэж юм, тэр зүйлдээ итэг гэж юм гэлтэй. Өмнө ингээл нэг зүйд ирэнгүүд юу сони юм зүйдэлч вэ гэл ингээл сэтгэл готролтой байсан үедээ бүр ингээл тэр одоо сонин болдог гэсэн бол заримдаа бидний энэ сүнс ухамсар астрал аялал хийж одоо заримдаа гарч явах шаардлагатай бол гарч явдаг. Тэнгүүд бид нэр тэрийг юу болоод өнгөрвөө гэдгийг ойлгодоггүйсэн бол одоо та бүгдийг ойлгож байгаа энэ бүх багц хэрэгслийг яг ойнс тайлж байгаа юм шиг л тийм л адал явдалд ашиглаж эхэлнэ. Өмнө бид нэр амьдралын юм гинтийн бэлгээс айгүй айж их баярлсны дараа ард нь муу юм болох үедээ гэж айж эсвэл муу юм болонгууд л ийм зүйл яагаад надад тохиолдвоо, ийм байх ёсгүй юм гэж цухтаадаг байсан бол одоо яг амьдралын тэр өгж байгаа гинтийн бэлгийг шал ондоо хандлагатайгаар хүлээж авдаг болно гэсэн үг. Тэгээд тэр савыг ухаад ийм юм байна, тийм юм байна, энэ нь юу гэж байгаа юм бол гэлтэй. Тэгэл тэрэнд ингээл тайлал хайгаал яваал хүмүүсээс асууж сургалал өөр бие дээрээ мэдрээл ингээд аялал чинь маш гоё, өргөн, уужим, сонирхолтой,
зовлон чинь ерөөсөө өмнөх шигээ тэгэж яг зовлон гэж мэдрэхдэггүй. Тэгээд энэ ертөнцийг харж байгаа өнцөг те энэ дотоод энэ мэдрэмж чинь бүр юм өөр өөртөө туслаадгүйгээд байгаа. Гэтэ өөр өөртөө гүв гүнзгий тусалж бүр энэ тэр сүнслэг чадвар авьяасаа хөгжүүлэхийн тулд би өөр бусдад туслах хэрэгтэй юм байна штэ. Ягаад гэвэл тэр бусад гэдэг чинь буцаагаад би бусдад тусалснараа би бүр гүв гүнзгий өөрийнхөө мартагдсан байсан тэр сүнсний мэдээллийг сэргээгээд тэр мэдрэмжийг сэргээгээд тэгээд ингээд би өөр өөртөө дараа чи үе шат руу одоо явхад туслаад байгаа юм байна штэ тий. Тэгэхээр өнөөдөр би нэг хүн тусалж чадчихвэл тэр нь би өөр өөртөө тусалж байгаа юм шинж. Тэгээд яагаад ингээд тий одоо энэ одоо зүүн бэлгийн тулаанд одоо ороод байгаа хүмүүс гэж бодъё л да тий. Одоо тэр одоо манайха зүүн бэлэгч нар бөөнөр ламнаар одоо юу гэдэг ингээл энэ сүнслэг хөгжил нь одоо сүнслэг сэрэлт нь болцсон хүмүүсгүй яагаад ингээд за болчлоо гэд ингээд байрандаа суухгүй байгаа. Яагаад гэвэл тэрийг танаад мэдсэн байхгүй юу? Би бусдад тусалж иж би өөртөө тусалж байгаа юм байна. Тэгэхээр бусад над дээр ирээд те одоо танд ийм юм үзүүлэх гэсэн, тэг гэсэн, та засал хийгээд өгөөч гэд ингээд ингэж байгаа нь тэр хүмүүс туслаалаа. Тэгээд тэр хүмүүст бас ингээд туслах гад байгаа нөгөө талынх нь энэ одоо энэ за далд ертөнцийн сүнслэг ертөнцийн ажилтангууд гэж хэлчихэ л та тий байгаад байгаа юм бэ. Ягаад гэвэл эрэлтэн байна, нийлүүлэлтэн байна гэдэг шиг бид нар дандаа юм энергийн эргэх солилцоонд ороод идэг. Би ангаагч энергиэрээ танд тусалж чадсанаар буцаага дахиад одоо тий миний энергийн солилцоо ингэж бүтэн болж явж идэг гэсэн. Ягаад гэвэл одоо маш их юм галыг юм жижигхэн одоо тэ саванд бид нар асааж чадахгүй штэ. Тийм болохоор тэр галны хэмжээ өсөх тусам тэ одоо тэр энергийн солилцоо их явагдаад ингээд дэлхийн ертөнцөөс ч энерги аваад хүнд тусалснаасаа ч энерги аваад өөрийгөө хөгжүүлж байгаагаараа ч энерги аваад өөрийнхөө зовлонг шийдэж тайлж уншиж чадж байгаагаараа ч ингээд бүх зүйл нь ингээд энергиэр дүүрээд байгаа юм энергийн солилцоо болчоор би хизээний цагт халихал ахгүй юу хальж гарна урсан тэгээд тэр нь ингээд бусдад нөлөөлж идэг. Бид нэр зүгээр л ганцхан сэрснээрээ бид нэр бусдад нөлөөлөд явж идэг. Тэгэхээр энэ гэрэл гэдэг чинь маш юм халтуртай батад бид нэр ившээхээр ингээд нэг хөө ившээж байгаа хараа. Тэгээд нөгөө талд ившээж идэг гэдэг штэ тэ. Тэрнээс илүү халтуртай. Тэгээд дээрэс нь гэрлийн хурд бас ямар хурдан билээ те. Тэгэхээр бид нөгөө нэг гэрлээ дамжуулж хахад бусдын харанхуйг ч гэсэн бүр бусдын харанхуйг ч гэсэн ухамсаргүйгээр ингээ асааж өгч идэг. Тэгээд ингээд ер нь маш гоё мэдрэмж. Тэгэхээр сэрсэн хүмүүс бол тийм мэдрэмж гүүгээр өмнө нь яаж амьдарч исэн болоо гэж бол гайхна. Тэгэхээр бас тэнгисийн нөгөө ирэг дээр бол гайхам шиг байгаа. Тэгтээ наана нь ингээл далайн шуурга муурга янз янзын юм болол те калбороо ороод юу ч ингээд докторгүй ямар ч юм доктор байхгүй одоо завчин цөмөрч юм болов яачих юм бол гэл те ингээд тэгтээ нэг тэр нэг ирэглүү юу ч гэсэн яваад идэг тэнд нэг юм гэрэл бас харагдаад идэг хүмүүс тэр очих хэрэгтэй.
зүгээр зав юу ч гэсэн хөмөрж бол унахгүй. Тэгээд бас биеэ ингээд суллаад өгчвөл бүр ингээд гоё арай илүү амархан явагдана. Тэгээ дээрэс нь одоо ингээл энэ цаг үе биднэрийг бөөндөө гоё сэрээ гэж байгаа цаг үе. Тэр нэг бүр 5D ертөнцтэй 5D одоо reality биднэрийг дуудаад байна. Одоо бид нар чинь ингээл анх нөө Тэнгис Мингис өргөө кинотеатр эднэрт үтэйх ингээ хавтгаад дэлгэцэн дээр ингээл үздэг, арай өөр чанараар үздэг байсан болвол 3D гэдэг юм ингээл гарч ирснээрс хойш үгүй хүнтэй мөнгөө цуглуулж байгаа түүний 3D гэдгийг мэдрээ л та үзээ л та гэл шуурдэн штэ. Яг тэрнтэй адилхан одоо бидний нөгөө нэг бид нэр яг тийм 5D ертөнцлөө шуураад байгаагаа одоохондоо ойлгохгүй байгаа. Удахгүй гоё ойлгоно. Тэгтээ мэдээж хэрэг ялгарлууд бол үлдэн хүн болгон тэр 5D лөө орох шаардлагагүй ч магадгүй байгаа тий. Одоо ерөөсөө энэ кнопын утсандаа л тасцсан. Тэгээд ерөөсөө тэр шаардлага нь ч гардаггүй. Одоо хүмүүс байдэн штэ тэрийг солих шаардлага нь ч гардаггүй. Магадгүй нэг энэ насандаа нэг тэр талаар нэг бодох шаардлагачгүй, тэр хүн хэрэг болгочгүй болвол ингээд хүн болгоны сэтгэл зүрхэн дотор юу болоод исэн тэр дуудлагыг огт сонсгүй өнгөрөх хүмүүс ч гэж байгаа. Тэгтээ дэлхийн ертөнц өөрчлөгдөн, тэр хүмүүс бол өөрчлөлтийг мэдэрнэ. Нэг л юм их өөрчлөгдөж шүү те гэдгийг бол анзаарна. Тэгтээ яг би робот хүмүүс ч гэж бас байна л да. Тэгээд тэр нас зүгээр угаасаа тиймж байдаг тий. Нөгөө нэг кинонд ч цөөхөн тооны л гол дүрийн жүжигчин байдаг гэжтэй тий. Тэгээд олон кино байдаг, олон жүжигчд байгаад байгаа ч олон кино байна. Тэгтээ нэг кинонд бол цөөхөн тооны л гол жүжигчин байдаг. Яг тэрнтэй адилхан гэж бодоод үзэж болно. За тэгээд энэ хүрээд бичлэгээ өндөрлөё. Зөндөө гоё буухалаад тэгээд хүргэх гэсэн энэ мэдрэмжээ би та нарт хүргэж чадсан бахаа гэж найдаа. Тэгээд энэ хүрээд сонссон та бүхэнд маш их талархлаа, гялалаа. Тэгээд удахгүй болцъя.